Сайн байцгаана уу? Өнөөдөр ирвэсийн тухай ярилцъя. Цоохор ирвэс нь Монголын улаан номонд орсон нэн ховор зүйлд хамрагддаг мийн овгийн хүчрхэг араатан. Говь алтай, алтай өвөр говь, Монгол алтай, хангаан нороо, өвсгөлийн уулсаар нутагчсан байдаг. Сунгар урт биетэй, биеийн урт нь 135 см, сүүл нь биетэйгээ ойролцоо урттай 92 см, шар цоохор толботой тул цоохор ирвэс хэмээн нэрлэжээ. Мярааж гитэж явдаг, их догшин зантай, маш хурдан шалгамгай хөдөлгөөнтэй амьтан. Янгир ямаа, аргал, туулай, тарваг болон бусад амьтныг барьж иднэ. Харанхуй бүрийхээр хоолндоо гардаг нуугдмал амьдралтай араатан. Ирвэсний эрийг нь гэнд, эмийг нь гинс, зулцгийг нь гүйм гэдэг. Хавар 5-аас 6 сард агуй болон хадны хөндөд 2-оос 5 гүйм төрүүлдэг. Гинс жил өнжиж байж султгалдаг. Гүйм нь бараг 2 нас хүртлээр ихтэйгээ байж байгаад биеэ даадаг байна. Сэмхэн алхаатай, шар цоохор биетэй, гитэж мяраах явдалтай, гинт үсрэх аюултай. Дараагийн амьтнаар уулзлаа. Түр баяртай.